592 дугаар захирамж буюу энэ өдөр дэмжийн хүрээнд өөрийн хариуцсан дүүрэгтэй мал бүхий хэрэгтэйгээ уулзах ажиллагааг бол хийж байна. За бид бол 8 сарын 13, 14, 15-нд манай эдийн засаг мөн эхлээд мал бүхий одоо хоригдсон бүсд байгаа иргэдүүдтэй уулзсан. За энэ уулзалтанд бол 600 гаруй малчид хамрагдсан. Уулзтаараа бид нэр энэ ажлын өдөртөмж цаашид нийтлэг эдийн хугацаанд ямар арга барилаар яаж хийв гэдгээ бол нэг хүчлэн одоо малчдад мэдээлэл өгсөн байна. За энэний дараа манай ажлын хэсэг буюу одоо судалгааны ажлын хэсгээс энэ хоригдсон бүсэд өнөөдрийн байдлаар нийслэлийн 5 хорооны 5 дүүргийн 39 хорооны 602 өрхийн за 16704 мал бол анх эдийн засаг байгуулагдахад бол байсан. За бид энэ 16704 мал бүхий 602 одоо өрхөөс бүр нэг үйлчлэн одоо хэд хэдэн удаа судалгааг авч бүр наривчлсан судалгааг бол одоо хийгээд дууслаа. За мөн түүнчлэн бид нэр энэ нөхдүүдээс одоо малыг хоригдож зөвшөөрсөн бүс рүү хэдэн өрх хитний мал нүүн шилжих вэ? За хэдэн өрх нь хэдэн тонны малаа худалдан боорлуулах уу гэдэг энэ наривчлсан судалгаануудыг бол бид нэр авсан. За энэний дараа ерөнхий менежерийн тушаалаар бид нэр жишг үн тогтоох ажлын хэсгийг холбогдох мэргэжлийн байгууллагын 5 хүний оролцоотой ажлын хэсгээ байгуулад за үнэлгээний жишг үн тогтоох ажлын хэсэг одоо мал бүхий иргэдүүдийн малыг үнэлэх юм аргачлалыг үнийг тогтоох гэдэг ингээд ажиллаж байгаа. За өнгөрсөн хугацаанд бид нар нийтдээ манай эдийн засгээс 2987 малыг зөвшөөрлийн бүс болон хөдөө орнууд руу нүүлгэн шилжүүлсэн байна. шаардлага байна уугүй гэдгийг нэг тодруулаад гаж. Тэгээд ингээд нэгсэндээ юм биднээс хуураад байгаа. Өшөө яаж сайжруулж хяналтыг одоо Сүхбаатар байна. Яг энэ мал бүхий заанд за ингээд одоо бас дүүргэн зүгээрч авах ийм чиглэлээ гэсэн чинь одоо байдал яаж ийн үгээр боломж муу тавьдаг. Уг нь бол дүүрэг 7 сарын энэ эхнээд биш бүгдийн 9 сар батаа гаргана. За нийслэлийн засаг даргын 2017 оны А592 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн өгсөн чиглэл үүрэг даалгаврыг шуурхай биелүүлж Харьяа нутаг дэвсгэрийн хоригдсон бүсээс малыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулаа. За хоригдсон бүсээс зөвшөөрсөн бүс рүү шилжин ирж байгаа мал бүхий иргэдийн мал аж ахуй эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх. За үйлчлэлтийн бэлтгэлд ажилд шаардлагатай арга хэмжээ авч ажиллах. За дүүргийн нутаг дэвсгэрт энэхүү ажлын бэлтгэлийг ханган зохион байгуулж ажлын явцын мэдээ тайланг бол 7 хоног бүр онцгой комиссийн бүх одоо гишүүдэд мэдээлэл өгч ажиллах ийм одоо үүргийг өгч байна. За ингээд ажлын хэсгийн хурал дууслаа. за манай энэ ажлын хэсгийн дотроо байгаа дэд хэсгүүдээс ингээ